Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе намайг үка төмөргөдөг та бүгдийн маань ажил үйлс амьдрал амжилтаар дүүрэн буцалж байгаа гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдрийнхөө влогийг би хэдэн асуултаар эхлэе гэж шийдлээ. Та өнөөдөр анхаарлаа ихэвчлэн яг юун дээр төвлөрүүлж байна вэ? Та өөрийнхөө ирч хүч, цаг зав, залуу сайхан насыг ихэвчлэн яг юун дээр анхаарлаа төвлөрүүлэн өнгөрөөж байна вэ? Та өөрийнхөө хяналтаас гадуурх, өөрөө хянж чадахгүй юм, өөрөө өөрчилж чадахгүй тэдгээр зүйлсүүд дээр анхаарлаа их төвлөрүүлж байна уу? Яг тэгвэл заримдаа бид нэг мэдэхэд эдийн засаг, улс төр, дэлхийн ертөнцийн өөрчлөлт, цаг агаар, аман замын төгжрөл, хажуу хөрш, бусад хүмүүс өөрсдийнхөө гаргасан алдаа дутагдлуудаар анхаарлаа төвлөрүүлж өөрсдөө бухимдуулж, стресстүүл, айдас төрүүлж, аман өөрсдөө эрч хүчийг алдаж, өөрсдөө хиймлэгт ороотуулж байдаг гэж хэлж болно. Тэгэхээр таны бухимдлыг өнөөдөр тэр төрүүлж байгаа дэлхийн ертөнц, их орон, хот, нийгэм, улс, хамт олон гэр бүлд тулгарч байгаа асуудлын дагуу та өнөөдөр юу хийж чадхаар байна вэ? Таны хувь нэмэр оролцоо юу вэ? Түүнийгээ бодож олж, түүнийхээ дагуу төлөвлөгөө боловсруулж та өөрийнхөө санаачилгаар, өөрийнхөө сайн дураараа ямар үйлдэл хийж болохоор байна, түүнийгээ хийж эхлэх нь зүйтэй болов уу гэж би бодож байна. Хэрвээ таны бухимдлыг улс төр төрүүлээд байгаа бол та өөрийнхөө санаачилгаар компанид үйл ажиллагаа зохион байгуулж зөв гэж үзэж байгаа, хувь хүн зөв гэж үзэж байгаа нам юу вэ? Түүнийг дэмжиж, түүний төлөө саналаа өгөх нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ таны санааг дэлхийн ертөнц ан амьтан гэмт хэрэг, аман өвчин зовлон, хог бохирдолд зовоогоод байгаа бол үүний төлөө тэмцэж байгаа байгууллага, үүний төлөө тэмцэж байгаа нийгэмлэг юу вэ? Түүнийг хайж олж саналаараа гишүүнээр элсэж тэтгэх байгууллагууд нийгэмлэгтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж би бодож байна. Хэрвээ таны санааг өнгөрсөнд гаргасан тэр алдаа дутагдлууд зовоогоод байгаа бол та түүнийг яагаад одоо болтол таныг чангаагаад байна вэ гэдэг тэр шалтгааныг нь олж, тэр үндсийг нь олж, түүнээсээ суралцаж, мөн өөрийнхөө туршлагаасаа бусад хүмүүсд хуваалцаж хин нэгнийг энэхүү алдааг гарахгүй байхаас сэрэмжилж санаа тавьж эхлэх нь зүйтэй болов уу гэж би бодож байна. Тиймээс дархин дотор байгаа эдгээр бөглөөсүүдийг бид ямар нэгэн үйлдэл хийж байж гаргаж чадна. Үгүй тохиолдолд бид өөрийгөө үргэлж тээж, өөрийгөө улам бухимдуулж, өөрсдөө үргэлж зовоож байх болно. Хэрвээ хүмүүс таныг зовоогоод байгаа бол би өнөөдөр энэхүү бичлэг дээр юу хэлхийг хүсэж байна вэ гэвэл хүмүүс юу хийх ёстой түүнийгээ хийг. Харин та юу хийж чадах вэ түүнийгээ хий. Түүнийгээ маш сайн хийх хэрэгтэй. Хэрвээ та нөлөө бүхий тийм хүн болохыг хүсчихвэл маш сайн тийм нөлөө бүхий хүн болох хэрэгтэй. Хэрвээ та хэн нэгийг урамшуулахыг хүсвэл та маш сайн урамшуулагч болох хэрэгтэй. Хэрвээ та үлгэр дуурайл модель болохыг хүсвэл та өөрийгөө маш сайн сайжруулах хэрэгтэй. Хэрвээ та ээж болохыг хүсвэл маш сайн ээж болж чадах хэрэгтэй. Тиймээс бид хүмүүсийг өөрчилж чадахгүй. Харин хүмүүс өөрсдийгөө өөрчилж чаддаг. Харин бид өөрсдөө юу сурсан, өөрсдийгөө хэрхэн өөрчилсөн тэр туршлагаасаа бусдад хуваалцаж, зөвлөгөө өгч, мөн өөрийн урмын үг, өөрийн хэллэг, өөрийнхөө үлгэр дуурайлыг үзүүлж чадсан тэр тохиолдолд, зөвхөн тэр тохиолдолд хүмүүс харин өөрийгөө өөрчлөх үгүй юу гэдгийг шийдвэрийг гаргах болно. Тиймээс өөрийгөө сонгож, өөрийгөө өөрчилж чадах нь хүн төрөлхтний эрхэм чанар гэж би боддог. Хүн төрөлхтнөөс өөр хинч өөрийгөө өөрчилж чадахгүй. Тэгэхээр та бүхэндээ амжилт хүсье. Амралтынхаа өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.